За 11 цаг болсон байна. Хугацаа нэгэнт баг байгаа тул бусад хүмүүсийг хүлээлгүйгээр эхэлье. Гэхдээ ярилцлагыг бичиж авч байгаа учраас дараа нь чөлөөтэй нэгнтэйгээ хуваалцах боломжтой. Бүгд нь өглөөний мэнд хүргэе. Сүүлийн ярилцлагаас хойш нэлээд хугацаа өнгөрчээ. Энэ бол өдөр тутмын ажлынхаа хүрээнээс гарч компани удирдлагууд салбарын манлайлагчид тэргүүлэх эрдэмтдтэй уулзах холбогдох зорилготой платформ юм. Эхлээс өмнө товчхон нэг зүйл сануулъя. Энэ ярилцлагыг бид бичиж аваад монгол хэл рүү орчуулан интернетэд байршуулах болно. Тиймээс та бүхэн микрофоноо зүй зохистой ашиглан асуулт байвал чатаар үлдээгээрэй. Лекцийн төгсгөлд чатаар ирүүлсэн асуултуудыг асуух 15 минутын хугацаа байгаа учраас чатанд үлдээсэн асуултуудыг би асуух боломжтой. Эсвэл хэрвээ та өөрөө хүсэх юм бол гараа өргөөд мөн бидэнд хугацаа байх юм бол таны асуултыг аваад хариулах боломжтой юм аа. Өнөөдрийн манай зочин бол UC Berkeley инженерингийн сургуулийн салбарын судлаач, удирдлагуудад зориулсан боловсролын хөтөлбөрийн факультетийн захирал Дэвид Галлахер. Тэрээр инженерчлээд инновацийн чиглэлээр ажилласан олон 10 жилийн туршлагатай хүн юм аа. Дэвид. Thank you, David. To you. Okay, thank you. Good morning, everyone. Бүгдд нь өглөөний мэнд хүргэе. Би дэлгэцээ шеэр хийгээд хий. Та нарт харагдаж байна уу? За, өглөөний мэнд. Намайг танилцуулсанд баярлалаа. Өнөөдрийн бидний сэдэв бизнесийн салбарын удирдагчдад зориулсан AI буюу хэмэл оюун ухааны талаар байх болно. Нилээд өргөн хүрээг хамарсан сэдэв. Надад маш их материал байгаа хэдий ч бүгдийг энд ярих хугацаа байхгүй баг. Тиймээс богино хугацаанд аль болох олон зүйл хамруулж ярихыг хичээе. Мэдээж бид дараа нь илүү дэлгэрэнгүй хүсэлтүүдийг ярилцах боломжтой. Мөн лекцийнхээ төгсгөлд асуулт хариултын цаг үлдээхийг хүсэж байгаа учраас цагаа энд тавьчихъя. Цагаа харж байгаад аль болох цагтаа багтаахыг хичээнэ. Берклигийн талаар товч ярив. Магадгүй та бүхэн хэдийн мэдэж байгаа баха. Беркли бол судалгаа шинжилгээний хүчирхэг төв. Дэлхийн номер 1 улсын сургууль. Дэлгэцийн баруун талд авч байсан шагнал урамшуулал нь харагдаж байна. 25 Нобелийн шагнал. Өөр бусад олон шагнал. Entrepreneurship чиглэлээр нэр хүндтэй. Миний харьяалагддаг инженерийн сургууль нь дэлхийд 2 дугаарт ордог улсын сургууль. Хэмэл оюун ухааныг онцлон дурдвал бид энэ чиглэлд мөн л дэлхийд тэргүүлэгчдийн нэгд тооцогдож байгаа ба их сургуультай олон төвүүд лабораториудтай. Мөн салбарынхантай өргөн цар хүрээнд хамтарч ажилладаг. Бид энд захиурын хөндийтэй зэрэгцээ байрлаж байгаа гэдэг утгаараа газар зүүн хувьд азтай байрлалд байгаа. Тиймээс ч захиурын хөндийдэх салбарынхантай ойр харилцаатай байдаг. Манай зарим факультет профессорууд Amazon, Google, DeepMind болон бусад захиурын хөндийн компаниудаас хэдхэн хормын зайд ажилладаг. Тиймээс ч зөвхөн академик боловсролын байгууллага гэхээсээ илүүтэй нэг талаараа салбарын тогоонд хамт ажилладаг гэж хэлж болно. Энэ нь бодит амьдрал дээрх бидний байр суурийг бэхжүүлж өгч байгаа юм. Зөвхөн судалгаа шинжилгээ биш, бодит амьдрал дээр хийснээ хэрэгжүүлэх. Би ер нь академик гэхээсээ илүү салбараас туршлага хуримтлуулсан хүн. Өнгөрсөн 35 жилийн хугацааг удирдлагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд зориулсан. Америкийн хэд хэдэн томоохон корпорациуд хамгийн сүүлд T-Mobile компанид би корпорацийн түвшинд болон бүс нутгийн түвшинд олон үүрэг гүйцэтгэж ажилласан. Компаниг өөрчлөх зорилготой Reinvent хэмээх холимог багийн ажиллагаа том төсөл, өөрчлөлтийн төслийг хамарсан хөтөлбөрийг ахалж байсан. Энэ хөтөлбөр маш амжилттай. Компанид нэлээд том өөрчлөлт хийж чадсан. Өөр хэд хэдэн үүрэг гүйцэтгэж байсан ч карьерийнхаа туршид хийж байсан гол зүйл бол системийн интеграц, шин технологи нэвтрүүлэх, технологийн ашиглалтаас бизнесийн үр дүнд хүрэх явдал юм. Тэгэхээр би зөвхөн хэмэл оюун ухааныг онол талаас нь хараад суудаг цэвэр судлаач хүн биш ээ гэсэн үг юм.
Тэрнээсээ илүүтэй хиймэл оюун ухааны ашиглалтад төвлөрч бизнесийн орчинд үүнийг хэрхэн хамгийн үр ашигтайгаар хэрэглэж болох вэ гэдэгт өнгөрсөн жилүүдэд анхаарч ажилласан. Би одоогоор Беркли дэх инженерийн коллежийн удирдах төвчний боловсролын асуудалд анхаарлаа хандуулж байгаа бөгөөд энэ нь голчлон ажил мэргэжлээрээ нэлээд хугацаанд ажиллаж байсан хүмүүсийг сургахад тусалдаг. Эдгээр хүмүүс нь оюутан биш, харин карьерийн хувьд нэлээд агсан төвчний хүмүүс байдаг. Өнөөдрийн зорилго бол хиймэл оюун ухааны зарим үндсэн ойлголтууд, мөн энэ салбарт сүүлийн үед гарсан зарим хөгжил дэвшлүүдийг хөндөж ярих юм. Сүүлийн үед нэлээд олон шинэ зүйлс гарч байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногт хүртэл шинэ бүтээгдэхүүн зах зээл дээр танилцуулагдсан. 1-р сард танилцуулагдсан Хятадаас гаралтай DeepSeek-ийн талаар та бүхэн сонссон байх. Энэ талаар бид дараа нь ярилцах болно. Маш хурдцтай өөрчлөгдөж байгаа сэдэв гэдэг утгаараа болж өрнөж байгаа бүх өөрчлөлтүүдтэй цагаалталгүй хүл нийлүүлж явах нь нэлээд бэрхшээлтэй. Маш хурдцтай өөрчлөгдөж байна. Тэгэхээр үндсэн ойлголт руу эргээд оръё. Суураас нь эхлэн үндсэн зарчмуудаа ойлгоод цаашаа гүнзгийрүүлээд явъя. Танилцуулгын 2 дахь хэсэг нь өгөгдөл болон үндсэн өгөгдлийг ашиглах. Мөн эдгээр өгөгдлийг хиймэл оюун ухааны агентууд амархан хэрэглэж болох үз бүтцтэй болгохын ач холбогдлын талаар ярих болно. Энэ бол өнөөдрийн сэдвийн маш чухал хэсэг. Эцэст нь бид хэрэгжүүлэх арга хэрэглүүрүүдийнхээ талаар ярилцаж, бодит амьдрал дээр ашиглах талаар бага зэрэг дурдах болно. Тэгэхээр зарим үндсэн ойлголтууд болон сүүлийн үед гарч ирж байгаа шин зүйлсийн талаар ярилцгаая. Юун түрүүнд товч түүх дурдъя. Хүмүүс төдийлөн мэдээд байдаггүй нэг зүйл нь ChatGPT анх танилцуулагдаж, олонний хүртэл болсон 2022 онд хиймэл оюун ухаан гинт гараад ирээгүй юм а. AI didn't just appear on the scene in 2022 when ChatGPT was first released. Үнэн дээр хиймэл оюун ухаан нь 1945 он буюу дэлхийн 2 дугаар дайны өмнөх үеэс эхлэх урт удаан түүхтэй. 1956 онд Америк нэгдсэн улсын Дартмут коллежид болсон компьютерийн шинжлэх ухааны конвенцоор хиймэл оюун ухаан гэсэн нэр томьёо гарч ирж байсан. It was a computer science convention where the term AI was first coined. So энэ хугацаанд гарч байсан чухал ололт амжилтуудыг Берклигийн робот лабораторийг хариуцаж ажилладаг миний хамтран ажиллагч профессор Абил иймэрхүү байдлаар тоомлсон байдаг. Who runs the robotics lab at Berkeley kind of summarizes it like this, which is not much worked. Гэхдээ 2012 онд AlexNet анх танилцуулагдах хүртэл тийм ч их зүйл байгаагүй. Jeff Hinton анх хиймэл оюун ухааны талаар ойлголтыг гаргаж ирж байсан ба тэрээр өөрийн хийсэн ажлаараа өнгөрсөн онд Нобелийн шагнал хүртсэн. Үүнээс өмнө 2018 онд Turing-ийн шагнал хүртэж байсан. Ерөнхийдөө 2012 он хиймэл оюун ухааны хөгжилд түүхэн үе байсан юм. Миний бодлоор профессор Абил энэ дээр бага зэрэг хатуу хандсан санагддаг. Учир нь 2012 оноос өмнө хиймэл оюун ухаантай холбоотой олон зүйлс болж байсан. Гэхдээ 2012 он бол технологийн хувьд чухал нээлтийн мөч байсан юм а. Сүүлийн үеийн чухал нээлтүүдээс дурдвал зөвхөн ChatGPT-ийн талаар биш байх болно. Дээд хэсэгт том хэлний бүх загварууд харагдаж байна. Энэ бол зөвхөн сүүлийн 2-3 жилд хийгдсэн зүйлс. Та бүхэн эдгээрийн талаар хэдийнэ мэддэг, магадгүй заримыг нь ажлын орчинд ашиглаж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Multi-modal systems буюу олон өгөгдлийн системүүд. Том хэлний загвар болон олон өгөгдлийн системүүдийн ялгаа нь нэрнээсээ харагдаж байгаачлан олон оролттой байх боломжтой. Жишээлбэл текст өгөгдөл. Сүүлийн үед хиймэл оюун ухааны агентууд гарч ирж байна. Эдгээр нь тодорхой ажлуудыг хийх боломжтой бие даасан системүүд бөгөөд сүүлийн хэдэн жилд хиймэл оюун ухааны агентууд хамгийн ихээр хөгжсөн. Миний бодлоор хиймэл оюун ухааны хамгийн дутуу дурддагддаг хэсэг бол салбарын ололт амжилтад чиглэсэн хэсэг. Жишээлбэл уургийн бүтцийг судалж, амьдралыг бий болгогч нэгжийг ойлгохыг хичээдэг, уургийг хэрхэн яаж зохицуулах талаар судалдаг AlphaFold.
Энэ нь өнөөдөр химэл оюун ухааны хамгийн их өөрчлөлт авчрах хэсгүүдийн нэг байж магадгүй ч энэ талаар төдийлөн яриад байдаггүй. Нилээд нарийн сэдэв боловч сонирхолтой нээлтүүд хийгдсээр байгаа. Шинэ эмийн нээлт гэх мэт. Эдгээр нь химэл оюун ухаан гэж ерөнхийд нь авч үздэг гол чиглэлүүд юм. Those are the main areas of what's broadly considered AI. Гэхдээ химэл оюун ухаан гэж яг юу болохыг хэлье. Маш олон тодорхойлолт байдаг. Энд ич татсан байгаа надад таалагддаг нэг тодорхойлолт нь ихэвчлэн хүний төвчний оюун ухаан шаарддаг даалгавруудыг гүйцэтгэж чаддаг системүүд. Би машин learning буюу машин сургалт, deep learning буюу гүн сургалт болон химэл оюун ухааны ялгаатай талуудыг энд төлөөлүүлсэн. Хүмүүс эдгээр нэр томьёонуудыг хооронд нь холж хэрэглэх нь бий. Энгийнээр нь нэг нь нөгөө дээрээ түшиглэж бий болдог гэж төлөөлүүлж хэлж болох юм шиг надад санагддаг. Химэл оюун ухаан гэдэг нь өргөн ойлголт гэдгийг та бүхэн мэднэ. Машин сургалт гэдэг нь тухайн хүрээнд болж байгаа зүйл. Гүн сургалт, машин сургалт нь зүгээр л өгөгдлөөс суралцдаг систем, өгөгдөл хэрэглэснээс суралцдаг машинууд гэсэн үг юм. Мөн гүн суралцах нь хүний тархийг дуурайдаг мэдрэлийн сүлжээний тухай ойлголт юм. Баруун талд байгаа жигсаалтын 2 дугаарт байгаа химэл оюун ухааны өвөл гэсэн ойлголтын талаар ярилцъя. Өмнө нь харуулсан диаграмм дээр нэг их зүйл болж өрнөөгөө гэж харуулсан үеийг энд үүгээр илэрхийлсэн. Үнэн дээр 1956 оноос хойш 10 жил тутамд сэтгэл хөдлөсөн ахиц дэвшлүүд гарч ирж салбарыг сонирхох сонирхол огцом нэмэгддэг байсан ч олон шалтгаанаар дэмжлэг авч чаддаггүй байсан юм. 1960-ад оны үед маш боловсронгүй, зарим талаараа өнөөдрийн бидний харж байгаагаас илүү боловсронгүй. Тэр үед байгаагүй асар их тооцоолох хүчин чадал шаардсан тооцооллын хөдөлгүүрүүд байсан. Гэхдээ үндсэн зарчмууд нь зарим тохиолдолд илүү үндэслэлтэй байсан нь өнөөдрийнхөөс ч илүү чанартай үр дүн өгдөг байсан юм. Миний хамтран зүтгэгч профессор Расслинг нэрлсэнчлэн химэл оюун ухааны өвлийн үеэр дэмжлэг тусламж багасч санхүүжил зогсдог. Технологиос хүлээх хүлээлт нь дулаан шуугаан тарсантайгаар нийцэж чадалгүй байсаар санхүүжилтийг хянаж байгаа хүмүүс санхүүжилтэд татаж химэл оюун ухааны өвөл гэж нэрлэгдэх үе рүү ордог. Энэ нь 10 орчим жил үргэлжилнэ. Ингээд дараагийн технологийн ололт амжилт гарч ирэхэд дахин хүмүүсийн сонирхол нэмэгдэнэ. Үүнтэй ижил зүйл 1980-ад оны сүүлээр болсон ба эксперт систем гэх технологи гарч ирэн тухайн үедээ өргөн хэрэглэгдэж байсан. Тухайн үедээ маш их яригдж байсан өнөөдрийн химэл оюун ухааны хөгжлийг санагдуулсан байж байна. Би тухайн үед Англид магистрийн оюутан байсан бөгөөд эксперт систем болон тухайн үед ашиглагдж байсан програмчлалын хэлүүд болох Prolog, Lisp-ийн талаар хичээл үзэж байсан юм. Тухайн үед эксперт системийг бүх салбарт ашиглаж болох мэтээр ихэнх шуугаан дэгдэж, их хэмжээний хөрөнгө оруулалтууд хийгдэж байлаа. Гэвч энэ технологи хөрөнгө оруулалтын өгөөжөө төдийлөн харуулж чадаагүй тул санхүүжилт нь багасч ихэнх хүмүүс энэ талбараас гарсан. Харин Стюарт Рассел зэрэг цөөн хэдэн судлаачид л үлдэж технологиг судалсаар байсан бөгөөд тэдний зарим нь Стэнфорд, Беркли зэрэг их сургуулиудад эрдэм шинжилгээний ажлаа үргэлжлүүлсэн. Энэ бол технологийн хөгжлийн түүхэндх нэгэн мөчлөг юм. Технологи тодорхой хугацаанд маш их алдартай болж, дараа нь аажмаар уналтад орж, эргээд зөвхөн академик хүрээнд судлагдах тохиолдол олон байдаг. Тэгвэл энэ удаа өөр байх болов уу? Энэ удаагийн хөгжлийн явц өмнөхөөс өөр мэт санагдаж байгаа ч, энэ технологи эволюцийн мухардалд орох магадлал бүрэн үгүйсгэгдээгүй. Химэл оюун ухааны хөгжил тодорхой түвшинд хүрээд цааш ахих боломжгүй болж, санхүүжүүлэгчид нь өргөөжийг нь харахгүй байх нөхцөл байдал ч үүсэж болзошгүй. Гэхдээ одоогийн хөгжлийн түвшин маш өндөр байгаа нь тодорхой. Зөвхөн өнгөрсөн жил Америкийн нэгдсэн улс химэл оюун ухааны хөгжүүлэлтэд ойролцоогоор $100 тэрбум хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд түүнээс өмнөх жилч мөн адил хэмжээний хөрөнгө оруулсан. Өнөөгийн нөхцөл жил бүр ойролцоогоор $100 тэрбум зарцуулж байна. Хамгийн чухал асуулт бол энэ хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж буй хүмүүс үүнээс ямар ашиг хүртэх вэ?
Жигсаалтын сүүлийн асуулт бол ChatGPT энэ бүхэнд хэрхэн нийцэж байгаа талаар юм. Үнийг удахгүй ярилцах болно. Тэгвэл энэ бүхнийг дүгнэхийн тулд уламжлалт програмчлалын талаар товчхон дурдъя. Баруун талд байгаа хэмэл оюун ухааны аргачлалаас ялгаатай нь уламжлалт програмчлалын хувьд ямар нэгэн асуудлыг шийдэхийн тулд хүн өөрөө код бичиж асуудлыг шийддэг. Дараа нь энэ кодыг компьютерт өгч компьютер түүнийг ажилуулснаар үр дүнг хурдан гаргадаг. Гэхдээ үндсэндээ энэ бол аль хэдийн хүний шийдсэн асуудлыг компьютер хурдан гүйцэтгэж байгаа хэрэг. Баруун талд гүн сургалт ба уламжлалт програмчлалын хамгийн том ялгаа нь оролтын өгөгдлийн боловсруулалт юм. Гүн сургалт нь оролтын өгөгдлийг жишээ нь зураг авч сая болон тэр бумаар тоологдох жишээг хиймэл нейрон сүлжээнд оруулдаг. Ингэснээр хангалттай их хэмжээний өгөгдөл олон давталтын үр дүнд хиймэл оюун ухаан тухайн зургийг таньж зөв нэрлэх чадвартай болдог. And give it the correct name. So I talked about AlexNet. Би өмнө нь AlexNet-ийн талаар дурдсан. Энэ нь Жеффри Хинтний хийсэн томоохон нээлт бөгөөд түүнд Нобелийн шагнал авчирсан юм. Энд харуулж байгаа зүйл бол түүний үйл ажиллагааны ерөнхий загвар. Бага зэрэг төвөгтэй мэт харагдах боловч олон давхраг бүхий бүтцтэй бөгөөд хүний тархины үйл ажиллагааг тодорхой хэмжээнд дөөрөж параметруудын хоорондох холбоог үүсгэдэг. Эдгээр холбоосууд нь сая тэр бумаар хэмжигдэх олон тооны холболтыг агуулдаг. Гүн сургалтын үндсэн архитектор нь өнөөгийн хэмэл оюун ухааны суурь болж байна. Хүн хэрхэн суралцдгийг хараад үүнийг машин сургалт хэрхэн дөөрэж буйтай харьцуулж үзвэл ойлгоход илүү тустай. Хэрвээ хүмүүсээр төсөөлвөл хөөрхөн нэрэ хүүхэд байна гэж төсөөлөөрэй. Хүүхэд хэрхэн суралцдаг вэ? Тэд орчноо мэдрэхүүгээрээ дамжуулан таньж мэднэ. Энэ туршлага нь тархины нейронуудын хооронд шинэ холболт үүсгэж дахин давтагддаг. Тархин дэх нейронуудын холбоосуудын хүчийг нэмэгдүүлэх буюу сулруулах үйл явц явагдаж, энэ нь бидний амьдралын турш үргэлжилж байна. Зүүн талын схем нь хүний суралцах мөчлөгийг харуулж байна. Бид шинэ зүйлсийг туршлагаар дамжуулан олж мэднэ. Эдгээрийг хэрэгцүүлэн бодож, ойлголтоо гүнзгийрүүл. Дараа нь үүн дээрээ үндэслэн ямар нэгэн үйлдэл хийнэ. Үйлдэлийнхээ үр дүнг ажиглаж тухайн үр дүнгээсээ суралцсан өөрийгөө сайжруулна. Эдгээр энэ үйл явц маш нарийн төвөгтэй боловч товчхон хэлбэл хүний суралцах механизм ийм байдаг. Харин одоо хэмэл оюун ухаан хэрхэн суралцдагтай харьцуулж үзье. Хэмэл оюун ухаан нь хүний суралцах үйл явцыг тодорхой хэмжээгээр дуурайдаг боловч энэ нь цэвэр математик, тооцооллын зарчим дээр тулгуурладаг. Тиймээс өгөгдөл цуглуулах бэлтгэхээс эхэлнэ. Хэмэл оюун ухааны системээ суралцахын тулд хамгийн ихэнд цэвэр, бүтцлэгдсэн өгөгдөл байх шаардлагатай. Гэвч ихэнх байгууллагын өгөгдөл нь текст, баримт бичиг зэрэг бүтцгүй хэлбэртэй байдаг тул хэмэл оюун ухаанд ашиглахын тулд их хэмжээний бэлтгэл ажил шаарддаг. Тиймээс хэмэл оюун ухаанд хэрэг болох үз байдлаар өгөгдөл цуглуулж, бэлтгэхийн тулд хөшигний ард маш их ажил хийгддэг. Дараа нь хэмэл оюун ухааны системүүд нь өгөгдлийг дахин боловсруулж, параметрт нь тохируулах хийдэг. Гол зорилго нь хамгийн дээд түвшний үр дүнд хүрэх параметруудын багцыг олох явдал юм. Ерөнхий бүтэц загварыг танин мэдэх нь хэмэл оюун ухааны хийдэг зүйл. Тодорхой нэг бүтэц загваруудыг хань. Өнөө үед ихэнх том хэлний загварууд үүнийг хийж байгаа. Бага зэрэг өөрчлөгдөгч голдуу тэд дараагийн токеныг урьдчилан таамаглахад төвлөрдөг. Токен гэдэг нь үгийн үе эсвэл зургийн пиксел юм. Гол хийж байгаа зүйл нь маш хурдан дараагийн токен нь юу байхыг таамаглаж олж ерөнхийлэх. Энэ бол эцсийн зорилго. Ерөнхийлөх чадвар бол платформ өмнө нь харж байгаагүй өгөгдөлдөр адилхан сайн ажиллах чадвартай байх явдал юм. Хэрвээ тодорхой нэг өгөгдөлдөр бүрэн суралцаад ерөнхийлөх чадварт хүрсэн бол шин дүрс эсвэл текстийг анхудаа харсан ч өмнө нь хараагүй өгөгдөлдөр дараагийн токеныг зөв таамаглаж чадна. Дараагаар нь баталгаажуулалт, туршилт, тасралтгүй сайжруулалт яригдана. Энд гүн сургалтын явцыг төлөөлүүлэн харуулж байна. Бидний кейс дээр нохоо болон муурны зураг байна.
Системд нохоон зургийг оруулна. Энд дунд давхарга байгаа. Нууцлаг давхарга. Энэ бол өмнө нь та бүхэнд харуулсан олон холбоосууд. Сая тэрбум холболтууд бүхий гүн сургалтын архитектор. Эхэндээ эдгээр холбоосууд нь санамсаргүй байдлаар холбогдсон байдаг. Шин төрсөн хүүхэд шиг. Урдчилсан таамаглал нь харьцангуй муу байдаг. Дараа нь санал хүсэлтэд үндэслэн эдгээр холболтыг үргэлжлүүлэн тасалж дахин холбоно. Эхэндээ хүн гэдэг багш химэл оюун ухааны алдааг нь залруулж санал шүүмж хэлснээр дээрх холбоосууд улам төгс болон сайжирна. Үр дүнд нь нүдэн нохоон дүр төрхийг өөртөө шингээж одоо том нохоо, бяцхан нохоо эсвэл зүгээр л нэг хэсэг нохоон дүр төрхийг таньж чадна. Ард талд цуглуулсан хангалттай зураг сургалтын дүнд нохоог таньж чадж байгаа юм а. Бизнесийн орчинд гүн сургалт нь олон төрлийн ялгаатай үүрэгтэй. Бүгдийг нь энд дурдахгүй ч зураг дуу хоолой таних, хүний яриа таних, анализ хийх гэх мэт зүйлсийг нэрлэж болно. Зармийг нь энд харууллаа. T-Mobile компани химэл оюун ухааныг утасгүй сүлжээнд холбогдсон Америк нэгдсэн улсын 100 сая орчим хэрэглэгчийн хоорондох нарийн төвөгтэй харилцан үйлчлэлд анализ хийхэд ашигладаг байсан бөгөөд утасгүй төхөөрөмж бүр таныг дуудлага хийгээгүй байсан ч сүлжээнд идэвхгүй холбогдсон байдаг. Сүлжээ болон хөдөлгөөнд төхөөрөмж буюу таны гар утас 2 миллисекунд тутамд сүлжээнд идэвхгүй байдлаар холбогдож байна гэсэн үг. Үр дүнд нь ямар ч хүн үр ашигтайгаар ашиглаж чадхааргүй асар их хэмжээний өгөгдөл бий болдог. Тиймээс ч асар их хэмжээний энэ өгөгдлийг бизнест ашиглах боломжтой мэдээлэл болгон хуургах том нээлтүүд гарч ирсэн. Хэрэглээний талаар дахин дуртахад зармийг нь та бүхэн өөрсдөө ашиглаж байж болох юм. Яг сайн хэлж мэдэхгүй ч зарим нийтлэг ашиглагддаг зүйлсийг энд жигсаалтаар орууллаа. Medical diagnosis is obviously a very big one. Эмнэлгийн онцлогоо мэдээж томоохонд тооцогдно. Хангаах ухааны онцлогооны радиологийн салбарт маш олон дэвшил гарсан. Ялангуяа химэл оюун ухааны рентген зураг уншдаг шилдэг эмч нараас жилүү амжилт үзүүлснээс хойш 2-3 жил болж байна гэж бодож байна. Зүгээр л тэд ямар ч хүний амьдралынхаа туршид хийж чадхаас илүү олон зургийг боловсруулж чаддаг учраас тэр. Тиймээс рентгенологич эдгээр зургуудыг өдөртөө маш олон цагаар харах шаардлагатай бол химэл оюун ухаан нь эдгээр зургийг илүү хурдан боловсруулж хүний олж харахгүй байж магадгүй хэм маягийг таньж чаддаг. Дараагийн слайд руу шилжицгээе. GPT. Та бүгд ChatGPT-гийн талаар сонссон баг. Тэгвэл GPT гэж юу вэ? GPT-гийн 3 үндсэн бүрэлдэхүүн хэсгийг Generative, Pre-trained, Transformer гэдэг. Generative буюу үүсгэгч нь шин текст үүсгэх чадвартай. Зүгээр л мэдээллийг ангилж эрэмблэх биш. Асуултад хариулах, шин текст бүтээх боломжтой. Энэ нь G илэрхийлнэ. Pre-trained буюу урьдчилан сургагдсан. Маш их хэмжээний өгөгдөл дээр суурлан загварыг урьдчилан сургадаг. Ном өгүүлэл интернет дээрх агуулгууд гэх мэт. GPT одоо бараг хүндрэлтэн түүхэндээ бий болгосон бүх дижитал мэдээллийг боловсруулж дууссан. Тиймээс дараагийн шатанд өөрсдөө сургалтын мэдээлэл үүсгэх шаардлагатай болж байна. Бодоод үзэхэд үнэхээр гайхалтай байгаа биз? Дараагаар нь трансформер буюу хувиргагч. Үгс дүрснүүдийн хоорондын уялдаа холбоог ойлгож боловсруулдаг. Үнэхээр гайхалтай. Миний хувьд энэ бүхэн үнэхээр ухаан санаанд багтамгүй санагддаг. Химэл оюун ухаанд суйрлан дүрс боловсруулдаг Stable Diffusion компани 2023 оны судалгаанаас нэг жишээ авъя. Судалгаанд оролцогчдод тоглоомон баавгай, онгоц, цагны цамхаг, уурын галт тэрэг зэргийг үзүүлж тархины долгионыг нь скан хийжээ. Дараа нь зөвхөн тархины бичлэгийн өгөгдлийг ашиглан химэл оюун ухаан эдгээр зургуудыг дахин бүтээсэн бөгөөд үр дүн нь нэлээд ойролцоо байсан. Without any other intervention other than a simple, electrodes
Өөрөөр хэлбэл хүний тархины долгионоос тухайн хүн яг ямар зураг харж байгааг уншиж чадсан гэсэн үг. Энэ нь одоогоор бодлыг шууд унших биш, зөвхөн харагдаж буй зүйлийг унших төвшөнд байна. Гэхдээ энэ технологи хэр хүчрхэг болохыг харуулж байгаа нь гайхалтай. Reinforcement learning буюу бэхжүүлэх сургалт гэдэг нь бас нэгэн чухал ойлголт. Энд агент буюу суралцагч субъект, environment буюу орчин гэсэн хоёр зүйл бий. Агент нь тодорхой үйлдэл хийж орчноосоо хариу авч, шагнал эсвэл торгуул хэлбэрээр үнэлгээ авдаг. Энэ үнэлгээний дагуу агент нь өөрийн бодлогыг өөрчилж, илүү үр дүнтэй стратеги боловсруулахыг зорддог. Зорилго нь хамгийн бага хугацаанд хамгийн их шагнал авах явдал юм. Value function нь ирээдүйд хүлээгдэж буй шагналыг тооцоолдог бол загвар нь тухайн агентийн орчин дох загварыг тодорхойлдог. Энэхүү хиймэл оюун дахь бэхжүүлэх сургалтын өөр нэг өнцөг нь тасралтгүй давтагдах мөчлөгтэй. Энэ нь ажиглах төлөвөөс эхэлдэг. Агент үйлдэлийг ажиглаж бодлого дээр үндэслэн сонголт хийдэг. Дараа нь орчныг хянаж, урамшууллын дохио авам, бодлогыг шинжилэн сайжруулдаг. Энэ үйл явц олон дахин давтагдсаар үр дүндээ хүрдэг. Үүнийг хүний тархитай зүйрлэх боломжтой бөгөөд тархины холболтууд нь урамшуулал эсвэл торгуулийн хэмжээнээс хамаарч бэхжих буюу суларч байдаг. Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаанд гарсан томоохон асуудал нь ChatGPT зөвхөн дараагийн үгийг таах уу, эсвэл жинхнээсээ хэрэгцүүлэн бодож учир шалтгааныг ойлгож чадах уу гэсэн асуулт байсан. Учир нь ихэнх сургалтын өгөгдөл нь интернетээс бүрддэг бөгөөд бид ихэвчлэн зөвхөн эцсийн хариуг бичдэг болохоос хэрхэн тэр хариунд хүрснээ тайлбарладаг. Энэ нь AI reasoning буюу хиймэл оюун ухааныг логик сэтгэлгээнд сургахад бэрхшээл үүсгэдэг. Гэвч өнгөрсөн онд OpenAI компани O1 хэмээх шинэ хэлний загварыг гаргаж, энэ асуудлыг шийдэх хэлхийг бий болгож, алхам алхмаар задлан шинжилж, хариу гаргадаг болсон. O1 нь олон улсын математикийн олимпиадын шалгалтад 83% оноо авч, бидний өдөр тутамдаа хэрэглэж байгаа ChatGPT 4 загвараас илүү үр дүн үзүүлсэн юм. ChatGPT 4 нь зөвхөн 13%-ийг л зөв хийж чадсан. Тиймээс үр дүнгийн хувьд наад зах нь тухайн жишээ үзүүлэлт дээр томоохон дэвшил гарсан. Илүү сайжрахын тулд хурдан бага зэрэг удаашруулах хэрэгтэй. OpenAI энэ технологиг эсвэл энэ аргыг хэрхэн тодорхойлсон бэ гэхээр тэд хиймэл оюун ухааны хариу өгөхөөс өмнө бүхнийг бодож тунгаахад сургажээ. Тэд үүнийг дараах байдлаар зөвлөж тайлбарласан байна. Хиймэл оюун ухаан зүгээр л баримтуудыг хурдан анализ хийж хариулт өгөхөөс илүүтэйгээр аяга кофе ууж, толгоогоо мажингаа асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв арга замыг бодож олохтой адил. Бодлын гинжин хэлхээ гэдэг нь энэ аргын нэг томоохон дэвшил байсан юм а. Өмнөх стандарт асуулт хариултын загварууд нь өмнөх асуулт хариултын жишээнүүд дээр суралцаад шинэ асуултуудад шууд хариулт таамаглаж гаргадаг байсан. Харин бодлын хэлхээ арга нь загварт төвхтэй асуудлыг бидний адил жижиг завсрын алхмуудад хувааж шийдвэрлэхийг заадаг бөгөөд тухайн шийдэлд хүрсэн бодлогын дисараллыг бичиглэн харуулах боломжийг олгодог. Бодлын гинжин хэлхээ гэдэг нь хүний сэтгэлгээтэй төстэй. Хүн ямар нэгэн төвхтэй асуудлыг шийдэхдээ удаан бодож, янз бүрийн арга замыг авч үздэг. Мөн асуудлыг жижиг хэсгүүдэд хувааж, эхлээд тэдгээрийг шийдвэрлсэний дараа эцсийн хариултад хүрдэг байна. Үүнтэй адил аргачлалыг бодлын гинжин хэлхээ хиймэл оюун ухаанд суулгасан бөгөөд энэ нь төвхтэй алхмуудыг жижиглэн хувааж шийдвэрлэх логикийг тодорхой харуулдаг. Ингэснээр түүний алдааг олж харан засах боломж бүрднэ. Sam Altman бол OpenAI-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал бөгөөд тэрээр All-One хэмээх загварын талаар нэгэн жиргээндээ энэ загвар одоо ч алдаатай, хязгаарлагдмал хэвээрээ байгаа. Эхний удаа ашиглахад гайхалтай санагдагч илүү удаан хугацаанд ашиглах тусам тийм сүртэй биш болж мэднэ гэсэн байдаг.
Гэхдээ энэ бүхэн яаж ажиллаад байна вэ? Нэртэйгээ адилгүй нь OpenAI код нь нээлттэй биш учраас цаана нь яг юу болоод байгааг бид үнэндээ мэдэхгүй. Хэдий сэтгэл хөдлөмж үр дүнг бид энд хүлээж аваад байгаа ч үүнээс цааших зүйлсийг мэдэхгүй. Хуулбарлах боломжтой эсвэл хэрхэн ажилтдаг талаар. DeepSeek-ийн талаар ярив. Everyone's probably heard of DeepSeek. DeepSeek гарч ирсэн нь маш том үйл явдал байлаа. Магадгүй бүгд DeepSeek-ийн талаар сонссон байх. Энэ нь Хятадын судалгааны багийн бүтээсэн нэгэн дэвшилтэт технологи бөгөөд энэ оны 1-р сарын сүүлээр нээлттэй хийсэн. Сонирхолтой нь тэр үед Америкийн нэгдсэн улсад TikTok-ыг түрүү хугацаанд хориглож байсан бөгөөд яг энэ үед судалгааны баг DeepSeek R1 загварыг гаргасан юм. Research team released DeepSeek R1. There was DeepSeek had been around for a couple of years and they've been DeepSeek нь хэдэн жилийн турш судалгааны хүрээлэлд танигдсан байсан ч олон нийтийн түвшинд төдийлөн мэдэгдээгүй байсан. Харин R1 загвар нь үнэхээр томоохон дэвшил болсон. Энэ нь зах зээлд асар их нөлөө үзүүлж, нэг өдрийн дотор зах зээлийн үнэлгээ $1 их $80-аар буурсан юм. Хувьцааны зах зээлийн түүхэнд хамгийн том уналт болсон юм. Жишээлбэл Nvidia-гийн хувьцааны ханш энэ үед огцон унсан бөгөөд хэрв та 1-р сарыг харах юм бол нэлээд өндөр уналттай байгааг харж болно. Үн одоо ч хэлбэлцээр байгаа ба өнөөдөр ч доошсоор байна. Энэ явдал салбарт бүхэлд нь хүчтэй дөрвөлт өгсөн. Өмнө нь дэвшилтэд хиймэл оюун ухаан бүтээхэд зөвхөн хамгийн өндөр түвшний хүчрэг GPU буюу график процессор шаардлагатай гэж үздэг байсан. Эдгээрийг Nvidia үйлдвэрлэдэг бөгөөд дэлхийд цор ганц үнэхээр өндөр түвшний GPU үйлдвэрлэгч гэж тооцогддог. Гэвч Америк нэгдсэн улс Хятадд хамгийн сүүлийн үеийн чипүүдийг экспортлохыг хориглосон байсан юм. Хятадууд өмнөх үеийн техник хангамжийг ашиглан програм хангамжийн шинжилэлээр маш өндөр түвшний үр дүн гаргах аргыг олсон байна. Ингэснээр өндөр хүчин чадалтай GPU шаардлагатай гэж үзэж байсан салбарт томоохон өөрчлөлт авчирсан. Өөрөөр хэлбэл ChatGPT болон OpenAI шиг өндөр түвшний хиймэл оюун ухааны системүүдтэй ойролцоог гүйцэтгэл гаргах боломжтой болсон нь зах зээлийг тэр чигт нь донслогож орхив. Энэхүү өөрчлөлт нь зардлыг маш их бууруулж хиймэл оюун ухааны хит төвлөрсөн байдлыг эвдэж зөвхөн томоохон чинэлэг компаниуд бус их сургуулиуд, жижиг компаниуд, гарааны бизнесүүд ч өндөр түвшний хиймэл оюун ухааныг хөгжүүлэх боломжтой болжээ. Энэ нь хиймэл оюун ухааны ардчлал гэж нэрлэгдэх шинэ үзэгдэлд хүргэж олон нийт үүнийг цаашааж байна. The other thing they did, which is very different, is this open source. Олон нийт үүнийг цаашааж байна. Мөн DeepSeek-ийн өөр нэг том давуу тал бол тэд нээлттэй их сурвалжийн арга барилыг сонгосон явдал юм. Тэд бараг бүх их кодоо нийтлсэн тул хэрхэн ажиллаж байгааг нь олон нийт харж судлах боломжтой болсон. So now it's been public now for 2 months. Харин OpenAI нь ихэнхдээ хар хайрцаг хэвээр байсан тул хэрхэн ажилтгийг нь ойлгоход хэцүү байсан. DeepSeek олон нийтэд гарснаас хойш ердөө 2 сар болж байгаа хэдий ч дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс энэ платформ дээр тулгуурлан дараагийн үеийн хөгжүүлэлтийг хийж эхэлжээ. Гэсэн хэдий ч Америк нэгдсэн улсад хяналт ёс зүй мөн уг технологийн гарал үүсэлтэй холбоотой зарим санаа зовнил бий. Энэ технологиг Хятадын коммунист нам дэмжиж байна уу? Эсвэл зүгээр л авьяаслаг судлаачдын баг хөгжүүлсэн үү гэсэн асуултууд улс төрийн хүрээнд тавигдж байна. Түүнчлэн энэ технологиг буруу ашиглах эрсдэлтэй гэж үзэж байгаатай холбоотой болгоомжлолч бий. Гэхдээ ямар ч байсан энэ нь инновацийн томоохон түлхэц болсон нь маргаангүй. Хөгжүүлэлтийн хурд уламжлал нэмэгдэж байна. A product which is actually not available yet, but it's just come out called Manus. Manus is the Latin for hand. Би саяхан нэг шинэ бүтээгдэхүүний тухай харсан. Одоогоор олон хүртэл болоог байгаа Manus хэмээх ерөнхий зориулалттай хиймэл оюун ухааны агент. Manus гэдэг нь латинаар гар гэсэн утгатай. Би үүнийг туршиж үзэхээр оролдсон боловч одоогоор олдоц хязгаарлагдмал байна. Тэд хэрэглэгчдийн тоог 180,000 орчимд хязгаарласан байна. Гэхдээ энэ удаад өөр юм. Учир нь DeepSeek нэг дахиулж олон агенттай системийг ашиглаж эхэлсэн. Ингэснээр нарийн төвөгтэй даалгавруудыг жижиг хэсгүүдэд хувааж, тус бүрийг нь бие даасан хиймэл оюун ухааны агентууд зэрэгцэн гүйцэтгэх боломжтой болжээ.
Энэ бол нэг онцлог. Өөр нэг онцлог болгож байгаа зүйл нь зөвхөн нэг том хэлний загварт найдахаа болсон байна. Жишээ нь DeepSeek нь ганц том хэлний загвар дээр тулгуурладаг бол Manus гэх шинэ инновац нь олон том хэлний загварыг зэрэг ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл Manus нь Cloud, Alibaba, OpenAI-ийн ChatGPT, DeepSeek гэх мэт янз бүрийн хэлний загваруудыг ашиглан хамгийн сайн үр дүн гаргах арга замыг хайдаг. Хэмнэл оюун ухааны салбарт бараг 7 хоног бүр шинэ нээлт гарч хөгжүүлэлт маш хурдтай явагдаж байна. DeepSeek R1 нь энгийн бодлын гинжин хэлхээ аргачлалаас арай өөрөөр ажилладаг. Энэ нь зөвхөн асуудлыг зарлан шинжлэх төдий өөрийгөө үнэлэх боломжийг олгож байна. Өөрөөр хэлбэл DeepSeek нь зөвхөн асуултад хариулах бус энэ хариулт хэрхэн гарч ирсэн талаар дэлгэрэнгүй тайлбар өгдөг. Ингэснээр загвар ямар алдаа гаргасныг илүү амархан илрүүлэх боломжтой болж байгаа юм. Reinforcement learning буюу бэхжүүлэх сургалт нь DeepSeek-т арай өөр байдлаар ашиглагддаг. Энэ нь зөвхөн асуулт хариулт дээр суурилсан сургалт биш, харин өөрөө суралцах боломжийг олгодог. Баруун талд байгаа графикийг харуул бодлого нь тухайн нөхцөл байдал тохирсон арга хэмжээг хэрхэн авахыг тодорхойлдог. Заримдаа P үсгээр илэрхийлдэг. Бодлого гэдэг нь үндсэндээ хэрхэн хариулт үзүүлэх стратеги. Босоо тэнхлэг дээр шагнал урамшуул харагдаж байна. Тэгэхээр илэрхий байгаа зүйл нь урт хугацаанд хамгийн их шагнал буюу өрөөгөөж авах явдал тул загвар нь өөрийн стратегийг тасралтгүй сайжруулж хамгийн оновчтой шийдлийг хамгийн бага тооны алхмаар гаргахыг хичээдэг. Дахин хэлэхэд тодорхой бодлогын дагуу шагнал урамшуул өндөр байх нөхцөлд холболтууд улам бэхжих бөгөөд уг шагналын функцийг сайжруулахын тулд хийсэн өөрчлөлтийн тоог багасгахын тулд загварыг оновчилдог. DeepSeek-ийн бас нэг том шинжилэл нь Model Distillation арга юм. Энэ аргын тусламжтайгаар DeepSeek өндөр үр дүнд хүрч байгаа ч сургалтын зардлыг огцон бууруулж чадсан. Өмнө нь том хэлний загварууд маш их хэмжээний өгөгдөл өндөр хүчин чадалтай GPU шаарддаг байсан бол DeepSeek үүнийг илүү үр дүнтэй аргаар шийдэж чадсан. Жишээ нь DeepSeek-ийн баг том хэмжээтэй багш загвар буюу 671 тэрбум параметртэй том хэлний загварыг ашиглаж түүнд тодорхой асуудлуудыг шийдвэрлэх замаар сургасан байна. Дараа нь тэдгээр шийдлүүдийг бага хэмжээний оюутан загварт өгч богино хугацаанд сургасан. Энэхүү оюутан загвар нь ердөө 7 тэрбум параметртэй ч том загвартай дүүцгүүц зарим тохиолдолд илүү сайн гүйцэтгэл үзүүлж байна. Энэ нь зардлыг хэмнэхээс гадна ердийн компьютер дээр бүр зөврийн компьютер дээр ч ажиллуулах боломжийг бүрдүүлсэн. That is some of the innovations that DeepSeek and this is only Эдгээр шинжилгүүд ердөө 2 сарын дотор хийгдсэн гэдгийг бодохоор цаашид ямар шинэ боломжууд гарч ирэхийг таамаглахад хэцүү байна. Гэхдээ DeepSeek-ийн white paper заасанчлан энэ нь AI хөгжлийн дараагийн том алхам болох нь тодорхой юм. Тэгэхээр энд ямар ч хүний оролцоо байхгүй. Энэ бол зөвхөн загвар өөрөө үр дүн гаргаж буй үйл явц юм. Хуудсын дээд хэсэгт харагдаж байгаа асуултыг өгсөн бөгөөд дараа нь загварын гаргасан дүгнэлтийг харуулж байна. Юуны түрүүнд энэ нь бодож эхэлдэг дараа нь тэгшдэглийг бодох үйл явц руу ордог. Дэлгэцийн дунд хэсэгт улаан өнгөөр хүлээ гэж гарч ирж байна. Энэ нь алдаа гаргаснаа ойлгож өөрөө тэмдэглэж байна. Ингэхдээ ямар ч хүний оролцоогүйгээр өөрийн давталтын явцад алдаагаа олж харж байгаа. Дараа нь буцаж очиж бодлогыг дахин үнэлж асуудлын гол цэгүүдийг нэгтэлж эхэлдэг. Нарийн ширийн зүйлс рүү орохгүйгээр хэлэхэд DeepSeek R1 загвар нь маш өндөр үзүүлэлттэй ажиллаж байгаа бөгөөд сургалтын хугацаа болон GPU ашиглалт тооцооллын хүчин чадлын хувьд харьцангуй бага зардлаар энэ амжилтад хүрсэн байна. Distillation аргачлал нь ChatGPT 4 шиг логик сэтгэлгээгүй загваруудаас хамаагүй илүү үзүүлэлттэй ажилладаг. Бизнес дэх хэмнэл оюун ухааны төрлүүдийн хувьд бид нарийн мэргэжлийн болон ерөнхий хэмнэл оюун ухааны тухай ярьдаг. Энэ нь ихэвчлэн ашиглагдсан сургалтын өгөгдлөөс хамаардаг. Өөрөөр хэлбэл ерөнхий өгөгдөл эсвэл маш тодорхой салбарт чиглэсэн өгөгдлөөр сургасан эсхийг илэрхийлдэг. Бидний өмнө нь дурдсан томоохон хэрэглээнүүдийн заримаас дурдвал аналитик, шийдвэр гаргалтын дэмжлэгийн системүүд, компьютерийн харааны технологи гэх мэт. So let's talk about data. Одоо өгөгдлийн тухай ярилцъя.
Хэмэл оюун ухааны амжилтыг өгөгдлийн чанар тодорхойлдог. Бусад компьютерийн системүүдээс ялгарх зүйлгүй энд ч мөн адил өгөгдлийн чанар маш чухал нөлөөтэй. Хог шиг өгөгдөл оруулбал хог шиг үр дүн гарна гэх хэлцүүг компьютерийн хөгжлийн эхлэн үеэс хэрэглэгдсээр ирсэн. Өмнө нь дурдсанчлан өгөгдөл бүтцтэй болон бүтцгүй гэсэн хоёр төрөлтэй. Өгөгдлийн удирдлага нь өгөгдлийн чанарыг хэрхэн хянах талаар анхаарч, үүнд нууцлалын асуудал ч мөн хамаардаг. Яриагаа жаахан товчлоод явъя. Учир нь илүү олон зүйлийн талаар ярьж асуултанд хариулах цаг үлдээх хэрэгтэй байна. Өгөгдлийн урсгалын тухай товчхон дурдахад тус бүртээ тодорхой бүрэлдэхүүн хэсгүүдтэй үе шатууд байдаг. Үүнд өгөгдөл цуглуулах, шин чанар боловсруулах, загвар хөгжүүлэх, ажиллагааны шатанд тасралтгүй сайжруулах аргачлал орно. Энэ нь анхдагч өгөгдлийг боловсруулж, ашиглах боломжтой бизнесийн мэдээлэл болгон хувиргах үйл явц юм. Business intelligence transformations moving from reactive to predictive analytics. Бизнес дэх өгөгдлийн жишээнээс дурдуулан жишээлбэл T-Mobile компани хэрэгэлсэн зарим хэрэглээнүүдийн нэг нь сүлжээнд гарах асуудлыг урьдчилан таамаглаж, хэрэглэгч ямар нэг асуудал байгаа гэж анзаархаас ч өмнө засах байсан. Үнийг өөрийгөө оновчтой болгодог сүлжээ гэж нэрлэдэг бөгөөд ямар ч хүний оролцоогүйгээр өөрийгөө оновчтой болгож засах боломжтой юм. Хэрэгслүүдийн талаар товчхон дурдлаа. Хэмэл оюун ухааны хэрэгжилтийг бодоход анхаарах хэд хэдэн зүйл бий. Жишээлбэл хэрэгсэл худалдаж авах уу эсвэл өөрсдөө бүтээх үү гэдэг нь эхний томоохон шийдвэрүүдийн нэг юм. Бид 10 жилийн өмнө энэ ажлыг эхлэхдээ зах зээл дээр бэлэн шийдлүүд хангалтгүй байсан учраас өөрсдөө хэрэгслээ бүтээх шаардлагатай болсон. Өөр бусад зүйлсийг энэ дэлгэрэнгүй ярихгүйч хэрэгслийг сонгохдоо олон төрлийн сонголт байгааг санах хэрэгтэй. Үүнд салбарын онцлог тохирсон шийдлүүд өөрийн хэрэгцээнд нийцүүлэн бүтээх эсвэл шууд худалдаж авах боломж зэрэг багтаж байгаа. Платформ уу эсвэл бэлэн шийдэл үү гэх мэт олон төрлийн хэрэгсэл байдаг. Үүнийг сайн харуулсан нэг их сурвалж бол AI Agents Directory хэмээх вебсайт бөгөөд эндээс төрөл бүрийн хэмэл оюун ухааны хэрэгслүүдийг судлах боломжтой. Би хэдхэн хоногийн өмнө энэ хуудасаас мэдээлэл авсан бөгөөд одоогоор 54 төрлийн хэмэл оюун ухаанд зориулсан агент 1094 бүтээгдэхүүн худалдаалагдаж байна. Тиймээс олон ангилалд хамаарах 1000 гаруй төрлийн бүтээгдэхүүнээс сонгох боломжтой. Энэ экосистем үнэхээр өргөн цар хүрээтэй. Тэрч байтугай энэ мэдээлэл аль хэдийнэ хоцрогдсон байх магадлалтай. Учир нь шинэ AI агентууд өдөр бүр бий болсоор байна. Иймээс тулгарч буй нэг томоохон сорилт бол тухайн хэрэглээнд хамгийн тохиромжтой AI агентыг хэрхэн сонгох вэ гэдэг асуудал юм. Энд нэгэн шин санааг дэвшүүлж байна. AI системийг байгууллагад нэвтрүүлэхийг шинэ ажилтныг ажилд авахтай адил бодож үзэх хэрэгтэй. Энэ хоёрын хооронд олон нийтлэг шин чанар бий. Жишээлбэл хоёул тодорхой түвшний боловсролтой, гэхдээ тухайн байгууллагын онцгой нөхцөл байдлын талаар мэдлэггүй. Ажлын орчин соёлыг бүрэн ойлгоогүй байдаг. Тиймээс тухайн орчинд дасан зохицох хэрэгтэй. Энэ нь хэмэл оюун ухааныг илүү үр дүнтэй ашиглахын тулд байгууллагын онцлогт нийцүүлэн хөгжүүлэх шаардлагатай гэсэн санааг агуулж байгаа юм. Энэ нь тодорхой бүтэц шаарддаг бөгөөд хүний хувьд ихэвчлэн ментор, дарга эсвэл сайжруулалтад нь туслах хэн нэгэн байдаг. Хэмэл оюун ухаан болон хүмүүс хоёулаа тодорхой баг эсвэл хилцэн удирдлагад дасан зохицдог. Тэд ажиглалт санал хүсэлтээр дамжуулан суралцаж цаг хугацааны явцад илүү бие даасан болж гүйцэтгэл нь сайжирдаг. Энэ нь ердөө л бэлэн компьютерийн систем худалдаа авахаас ялгаатай. Учир нь эдгээр системийг ашиглахын тулд маш их хэмжээний сургалт, гардан ажил хийх шаардлагатай байдаг. Тиймээс энэ зүгээр нэг IT хэлтээс компьютер худалдаа авахтай адил зүйл биш юм. Энд хүний ажил хэрэглэлтийг хэмэл оюун ухааны системтэй харьцуулж үзэж байна. Жишээлбэл анхан шатны үнэлгээгээр энэ хүнийг юунд ашиглах вэ? Тэд энэ ажлыг гүйцэтгэх ур чадвартай юу гэдгийг тодорхойлж, цааш сонгон шалгаруулалт, нэвтрүүлэлт, шалгаруулалтын процесс, байгууллагад уусган нэгтгэх үе шат, цаашдын сургалт хөгжүүлэлт. Энэ нь хэмэл оюун ухаан хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй нийцэж байна. Ихэвчлэн дараах үе шатуудаас бүрддэг. Үнэлгээний үе шат ойролцоогоор тгээс 4 сар, туршилтын үе шат цар хүрээгээ тэлэх, хэмэл оюун ухааны мэдлэг ур чадварыг дээшлүүлэх. Одоо ч энэ зүйлс хийгдсээр байгаа ба зарим сорилтуудтай тулгарч байгаа.
Хиймэл оюун ухааныг хэрэгжүүлэх, ажиллах хүчний нэг хэсэг болгон нэгтгэхэд олон бэрхшээл тулгардаг. Ажилтнуудын эсэргүүцэл үүний нэг юм. Хиймэл оюун ухаан ажлын байрыг нь булаана гэсэн айдас түгээмэл байдаг. Гэхдээ миний дуртай нэг хэллэг бол хиймэл оюун ухаан таны ажлыг булаана гэж айх биш. Харин хиймэл оюун ухааныг танаас илүү ойлгож байгаа хүн таны ажлыг булаана гэдгээс айх ёстой. Тиймээс энэ чиглэлээр боловсралтай байх нь бид бүгдэд ашигтай. Учир нь энэ технологи оройн хугацаанд тусдахгүй. Мөн хүлээлттэй удирдах асуудал чухал. Хиймэл оюун ухаанаас хэд өндөр хүлээлттэй байх нь түгээмэл бөгөөд бодит байдалд энэ технологи юу хийж чадахгүйг ойлгох нь маш чухал юм. Бизнесийн хувьд хиймэл оюун ухааныг зохистой хэмжээнд ашиглаж байгаа эсхийг хангах засаглалын хүрээ чухал. Эхний ээлжинд бизнесийн нэр хүнд үйл ажиллагаанд ноцтой хохирол учруулахгүй бага эрсдэлтэй програмуудаар эхлэх нь ухаалаг. Хөрөнгө оруулалтын өнгөөжийн хувьд энд ямар нэгэн иж шидийн зүйл огтос байхгүй. Шинэ технологид хөрөнгө оруулах бол тодорхой өгөөж гаргах ёстой бөгөөд энэ нь хиймэл оюун ухаанд ч мөн адил хамаатай. Цаашдын хөгжил дэвшлийн талаар товчхон авч үзвэл квант тооцоолол маш хурдцтай хөгжиж байгаа бөгөөд энэ салбарт томоохон нээлтүүд удахгүй гарах төлөвтэй байна. Нейроморфик буюу тархинаас санаа авсан чипүүд, мөн квант тооцооллын гибрид хандлага, гүнзгий суралцах ба логик сэтгэлгээг хослуулсан аргачлалууд нь одоо судлагдаж буй бас нэгэн чиглэл юм. Зарим мэргэжсэн цагуурууд сургалтын шинэ парадигмууд зэрэг нь ойрын ирээдүйд гарах хөгжлүүдийн нэг хэсэг байх болно. Бидэнд хэдэн асуулт асуух хугацаа байгаа юм байна. Гэхдээ нэг санаа хэлэхэд хиймэл оюун ухааны програмууд таны хувьд хэр ач холбогдолтой байх вэ? Өгөгдлийн хувьд ямар асуудлууд тулгарх вэ? Амжилтын хэмжүүрүүд болон байгууллагын тань чадвах ямар төвшөнд байна вэ? Эцэст нь хэдхэн гол санааг үлдээе. Хиймэл оюун ухаан бол бүх төрлийн байгууллага хэлтсүүдэд хүртээмжтэй хамааралтай технологи. Уламжлалт компьютерийн системүүд болон хүний оролцоотой үйл явцууд хиймэл оюун ухаантай зэрэгцэн орших болно. Бид бүгдийг хиймэл оюун ухаан орлох тухай ойлголт үннээс хол бөгөөд ойрын ирээдүйд хүн ба хиймэл оюун ухаан хамтран ажиллах нь илүү бодиттой. Гол нь хиймэл оюун ухааныг ажлын орчиндөө хэрхэн оновчтой нэгтгэх тухай асуудал. Хиймэл оюун ухаантай хамтарч ажиллахдаа эхлээд өгөгдлийн стратеги тодорхойлох нь чухал. Эхний туршилтаа бага эрсдэлтэй, өндөр өгөөжтэй үйл ажиллагаанаас эхэлж байгууллагын чадамжаа бүрдүүлсэний дараа өндөр эрсдэлтэй томоохон төслүүд рүү шилжих нь зүйтэй. The capabilities. Thank you. And I think Баярлалаа. Одоо хэдэн асуултад хариулах цаг байна. Баярлалаа, Дэвид. Би нэрээ нууцлсан байдлаар ирүүлсэн хэд хэдэн асуулт хүлээн авсан. Бидэнд цаг бага байгаа учраас шууд илүү практик хэрэгжүүлж болох үйл асуултуудаас эхлэе. GPT гэх мэт том хэмжээний хэлний загваруудаас гадна жирийн хүмүүс болон ажилтнууд хиймэл оюун ухааныг өдөр тутмын амьдрал болон ажлын байрандаа нэвтрүүлэх хамгийн нөлөөтэй боловч төдийлөн ашиглагддаггүй аргууд юу вэ? Yeah, I think, a lot of people are using Маш олон хүн хиймэл оюун ухааныг үр ашиг нэмэгдүүлэх хэрэгсэл гэж үзэж ашиглаж байна. Үүнтэй холбоотой бас нэгэн шинээр гарч ирж буй ойлголт бол Centaur юм. Энэ грек томогт гардаг хүний доод бие нь морь, дээд бие нь хүн байдаг амьтнаас үүдэлтэй нэршил бөгөөд одоо бидний хувьд хиймэл оюун ухааны агент болон хүний хослолтыг илэрхийлэх болсон. Өөрөөр хэлбэл бидний ажиллах арга барил өөрчлөгдөж бид дижитал туслахуудтай зарим тохиолдолд бүр хэд хэдэн агентуудтай хамтран ажиллаж ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх боломжтой болж байна. Хиймэл оюун ухаан олон төрлийн ажил үргийг хурдан хялбар гүйцэтгэж чадах тул цаг хугацаа их шаарддаг мэдээлэл боловсруулах, шинжилгээ хийх зэрэг ажлуудыг илүү хурдан гүйцэтгэхэд тусалж байна. Мөн хиймэл оюун ухааныг бодлын түнш болгон ашиглаж, шин санаа гаргах, тэдгээрийг үнэлэх, өөр өнцгөөс харах боломжтой. Гэсэн хэдий ч энэ бүхэнд болгоомжтой хандах хэрэгтэй. Жишээлбэл хиймэл оюун ухаан хий үзэгдэл буюу бодит бус мэдээлэл бий болгож, маш ихтэй хэлбэрээр буруу хариулт өгч болох тул үр дүнг заавал шалгаж явах хэрэгтэй. Энэ нь олон алдаа сүрэлт агуулж болзошгүй. Жишээ нь Америк нэгдсэн улсын нэгэн автомашины компани хиймэл оюун ухаанд хэрэглэгчдийн саналыг асуух даалгавар өгсөн бөгөөд хиймэл оюун ухаан хэрэглэгчээс та хэдэн доллар төлөхийг хүсэж байна гэж асууж хэрэглэгч $1 гэж хариулсан. Үүний үр дүнд $75,000 үнэтэй машин ердөө $1 зарагдсан.
Үүнийг автомашины дилер шүүхэд өгч зогсоохыг оролдсон боловч шүүх хэрэглэгчийн талд шийдвэр гаргасан байна. Энэ нь хэмэл оюун ухааныг зохих ёсоор хэрэгжүүлээгүйгээс үүдэн гарсан томоохон алдааны нэг жишээ юм. Тиймээс AI-ыг өндөр эрсдэлтэй байдлаар хэрэгжүүлэхээс өмнө бага эрсдэлтэй, туршиж болох үс байдлаар ашиглах нь зүйтэй. Таруу өгдөл таруу үр дүн авчирна гэдгийг өмнө нь дурдсан. Үүнийг асуулттай холбоод ярихад зарим хүмүүс хэрвээ асуултаа илтгэр асуувал хариулт чинь илүү оновчтой чанартай байна гэдэгт итгэдэг. Энэ үнэн үү? Хүмүүс заримдаа хэрвээ та хэмэл оюун ухаанд хүндэтгэлтэй илдэг асуулт тавьбал илүү зөв илдэг хариу өгдөг үү гэж асуудаг. Үүнд тодорхой хариулт өгөхөд хэцүүч AI таны хэрэглэсэн инвойсыг дуурай хандлагатай байдаг. Гэхдээ илүү чухал нь garbage in, garbage out буюу буруу мэдээлэл оруулбал буруу мэдээлэл гарна гэсэн зарчим юм. Одоо хэмэл оюун ухаантай үр дүнтэй харилцах prompt инженерчлэл гэх шинэ ур чадвар маш чухал болж байна. AI-аас оновчтой хариулт авахын тулд асуултаа тодорхой логик дарааллаар задлж, алхамаар хариултаа өргөжүүлэх нь хамгийн үр дүнтэй арга юм. Сүүлийн асуулт. Байгууллагын орчинд хэмэл оюунтай холбоотой хувийн нууц мэдээллийн аюулгүй байдлаа уламж чухал болж байна. Үүнтэй холбоотой тодорхой хамгаалалт хэмэл оюун ухаанд суурилсан хяналт тавих шийдэл туршлага байгаа юу? Байгууллага энэ асуудалд хэрхэн хандах хэрэгтэй вэ? Эсвэл хэрхэн интеграц хийх ёстой вэ? I think governance in general is one of the big topics of AI and that we are AI ашиглахад хамгийн том асуудлуудын нэг нь засаглал буюу зохицуулалт юм. Ялангуяа байгууллагууд хэмэл оюун ухааныг хэрэгжүүлэх гэж байгаа бол зохих бодлого дүрмүүдийг тодорхойлсон AI засаглалын зөвлөлтөй байх хэрэгтэй. How AI is used within the company. Энэ бол хэмэл оюун ухааны салбарт маш өргөн хүрээтэй сэдв юм. Жил бүр энэ талаар олон улсын хурал болдог бөгөөд хамгийн сүүлийн хурал хэдхэн 7 хоногийн өмнө Парист болж өнгөрсөн. AI-ийн зохицуулалт хяналтын хүрээг зөв тодорхойлох нь маш чухал сэдв бөгөөд компаниуд болон бусад салбарт AI-ыг тодорхой хязгаартайгаар аюулгүй ашиглах боломжийг бүрдүүлэх шаардлагатай. Тиймээс AI-ыг бодитойгоор хэрэгжүүлэх гэж байгаа бизнесүүд засаглалын бүтэц, бодлогоо зөв тодорхойлж, зохицуулалтын зөвлөл байгуулан хяналт тавих нь зайлшгүй чухал алхам юм. Энэ тал дээр бүх салбарт таарах нэг стандарт жор байхгүй бөгөөд AI-ийн зохицуулалт нь тухайн байгууллагын онцлог, нөхцөл байдалд нийцсэн байх ёстой. Гэхдээ урьдчилан бодож төлөвлөх, буруу хэрэгжүүлснээс үүдэлтэй эрсдлүүдийг тооцоолох нь маш чухал. Буруу AI нэвтрүүлсний улмаас улс орнууд сүрч, зарим томоохон бизнесүүд дампуурсан тохиолдлууд ч бий. Тиймээс AI-ийн засаглалыг зөв тодорхойлж, зохих бүтэц хяналтыг бий болгох нь туйлын чухал юм. За яг хамгийн сүүлийн асуултаа тавь. Дэлхийд даяарх офисуудад ажиллаж байгаа хүмүүсийн санаа зовниж байгаа гол зүйл бол ажлын байраа алдах. Энэ өөрчлөлт хэр удаан үргэлжлэх болов? Эсвэл анх компьютерийг хэрэглээ нэвтрүүлж байсан шиг л бага зэргийн өөрчлөлт мэдрэгдээд үүнээс сэтгэхгүй юу? Эсвэл ажлын орчинд томоохон өөрчлөлт гарах болов уу? Энэ нь таны ажлын онцлогоос шалтгаална гэж би бодож байна. Би өмнө нь хэлсэнчлэн ойрын хугацаанд хэмэл оюун ухаан AI хүний ажлын байрыг өргөн хүрээнд орлохгүй гэж итгэдэг. Гэхдээ зарим салбарт аль хэдийн ажлын байрууд хоригдсон. Ихэнх тохиолдолд ажиллах хүчийг багасгах нь ажлын байраа алдахаас илүүтэй үр ашиг нэмэгдүүлэх зорилготой байдаг. Жишээлбэл эмнэлгийн радиологчид лабораторид дүр соншилгоо хийдэг. Өмнө нь энэ ажлыг гүйцэтгэхэд 10 хүн шаардлагатай байсан бол AI ашигласнаар магадгүй зөвхөн 2-3 хүн хэрэгтэй болж илүү үр дүнтэй ажиллах боломжтой болно. Тиймээс AI-аар хэлбэрхэн орлуулах боломжтой ажлууд бүрэн алга болохгүй ч ойрын болон дунд хугацаанд хүний оролцооны хэрэгцээ багасах нь тодорхой. AI хичнээн гайхалтай хөгжсөн ч бизнесийн орчинд алдаа гарахаас сэргийлэхийн тулд хүний хяналт зайлшгүй хэрэгтэй хэвээр байна. Зарим салбар AI-ыг хэтэрт нэвтрүүлж, зохих бүтцийг бий болгоогүйгээс болж томоохон алдагдал хүлээсэн жишээнүүд ч бий. Тиймээс би өмнө хэлсэн зүйлээ дахин онцлмоор байна. AI таны ажлын байрыг булаана гэж айх биш.
Харин AI-г танд илүү сайн ойлгодог хүн таны ажлын байрыг булаана гэдгээс болгоомжлох хэрэгтэй. AI-тай ажиллах чадвараа хөгжүүлэх технологийн суралцах нь бид бүгдийн эрх ашигт нийцнэ. AI-г сайн ашиглах тусам ажлын байраа алдах эрсдэл бага байна. Харин энэ хөгжлийг үл тоомсорлож, сурахгүй бол ирээдүйд эрсдэлтэй байдалд орж болзошгүй. Тиймээс хүн бүр AI-ийн талаар багч гисэн суралцаж, туршиж, ажлын байрандаа ашиглахад дасах нь чухал. A little bit about this technology, play with it, use it in the workplace to the extent that you can, and get comfortable with it. Thank you, David, and thank you Баярлалаа, David. everyone for joining. Мөн энэ уулзалтад оролцсон бүх хүмүүст баярлалаа. Манай компани нэгний халамжлах, зоригтой байх, сониуч байдал гэсэн 3 үндсэн үнэт зүйлийг баримталдаг. Эдгээр чанаруудыг AI ойрын хугацаанд бүрэн орлож чадахгүй гэж бодож байна. Дэвид бидний хүсэлтийг хүлээн авч энэхүү танилцуулгыг хийсэн баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Багийнхандаа баярлалаа. 7 хоногийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Хэрв нэмэлт асуулт байвал би хариулахдаа баяртай байх болно. Анхаарал хандуулсанд баярлалаа. Thanks very much for your attention. Thank you.